Наашаа сууцгаагаарай хөөхтүүдээ. Өнөөдөр би та нартаа бүдэн шувууны сүүл огтор байдгийн учир гэсэн домог үлгэрийг уншиж өгье. Эртээ урдын цагт нэгэн алаг шаазгай сагсгар модон дээр үүрлэж 3 өндөг гаргаад санаа амар сайхан сууж байж гинэ. Гэтэл нэгэн өдөр бөмбөн гүйдэлтэй арга мэх ихтэй үнэх хурж ирээд алаг ирэн шаазгаан зүг. Хүй шаазгайгүй. Шаазгай. Надад өндөгнөөсөө нэгийг өгөөч гэж гин. Шаазгай үүнийг сонсоод хариудна. Үнэгүй би сая 3 өндөг гаргасан шүү дээ. Тэгээд чамд яаж тэрнээсээ өгөх вүлээ? Гэхэд үнийг маш ихээр уурлаж өндөр дуугаар хэрвээ чи өндгөө өгөхгүй юм бол би бутны тэндээс бодруулан ирж бургас модыг чинь булга мөргөөд балархай хагархай өндгийг чинь түүж идэндээ хадны тэндээс хатруулан ирж хайлаас модыг чинь хаг мөргөөд хагархай балбархай өндгийг чинь түүгээд идэндээ гэжээ. Шаазгай үүнийг сонсоод айхын ихээр айж ямар ч аргагүйдэж нэг өндгөө өгч явуулжээ. Үлдсэн 2 өндгөө бүүэлэн өөрийн ирэхгүй уйлан хайлан хэвтэж байлаа. Гэтэл маргааш өглөө нь үнийг бас л ирээд шаазгайн зүг. Хүүе шаазгайгүй. Надад нөгөө өндөгнийхөө нэгийг өгөөч гэжээ. Шаазгай. Одоо надад ердөө 2 өндөг бай шүү дээ. Би чамд өндгөө өгч чадахгүй нэ гэсэнд үнийг их дуугаар тэгвэл бутны тэндээс бодруулан ирж бургас модыг чинь булга мөргөөд балархай хагархай өндгийг чинь түүж идэндээ би хадны тэндээс хатруулан ирж хайлаас модыг чинь хаг мөргөөд хагархай балбархай өндгийг чинь түүж идэндээ гэсэнд айж зовх хосолсон арга ухаан муутай шаазгай үлдсэн 2 өндөгнийхөө нэгийг үнгэн дөгөөд явуулж гинэ. Тэгээд үрийн ганц өндгөө дараад хэрвээ үнийг ирвэл яанда гэж энэлж шаналан уйлж суутал нэг нь бүдэн шувуу нисэж ирээд шаазгайн зүг. Шаазгайч та ер нь ингэд яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуусанд шаазгай. Үнийг ирээд 2 өндгийг минь идээд одоо ирж үрийн ганц өндгийг минь идэхээс айгаад л уйлж байна шүү те гэхэд үүнийг сонссон бүдэн шувуу. Шаазгайч та тэрний төлөө битгий санаа зовоо. Хэрвээ тэр үнийг дахиж ирэх юм бол та түүнээс бутны тэндээс бодруулж ирэх буурал морчин хаана байна? Бургас модыг минь булга мөргөх эвэрчин тэгээд хаана байна? Хадны тэндээс хатруулж ирэх халиу морчин хаана байна? Хайлаас модыг минь хуг мөргөх эвэрчин тэгээд хаана байна гэж асуугаарай. Харин намайг ингэж хэлж өгсөн гэж үнгэнд битгий хэлээрэ гэд бүдэн шувуу явж гин. Дараах өдөр үнийг нөгөөх л сурсан зангаараа хурж ирээд мод руу харж хөөе шаазгай. Надад нөгөө үлдсэн ганц өндгөө өгч гэжээ. Гэтэл шаазгай. Үнийг минь би чамд өндгөө өгөхгүй. Бутны тэндээс бодруулж ирэх буурал морчин хаана байгаа нь? Бургас модыг маань булга мөргөх эвэрчин тэгээд хаана байгаа нь? Хадны тэндээс хатруулж ирэх халиу морчин тэгээд хаана байгаа юм? Хайлаас модыг минь хуг мөргөх эвэрчин тэгээд хаана байгаа нь? гэж гинэ. Шаазгай минь чамд хэн энийг зааж өгсөн гэж асуусанд шаазгай айсандаа юу л да надад бүдэн хэлж өгсөн гэжээ. Тэгээд өнөөх үнийг бүдэн шууг барьж идэхээр бут бургасаар шиншилж гүйж нэлээд хэдэн өдөр болоод бутан дотроос бүдэн шууг барьж аваад өмгтөл. Үнэгүй минь та намайг идэхээрээ идэлтэй. Гэвч буянтай ам бол альва хоолыг идэхдээ
ам нь ангас гэж зажилдаг юм шүү дээ. Харин буянгүй амтан эдээ идэхдээ буур зажилдаг юм шүү дээ гэж хэлсэнд үнийг энэ үгийг сонсоод дотроо их л баярлаж над чиг буянтай амтан өөр хаана байх вэ гэж бодоод ангас гэж зажлийгээд амаа ангайсан чинь бүдэн шувуу үнэгний амнаас шурт хийгээд нисээд гарах үед нь үнэг бүдний сүүлийг тас хазаад хоцорсон юм гинэ. Мэргэн бүдэн шувууны сүүл огтор байдг нь ийм учиртай гинлээ.